За подкаст яриа болгоод явчих. Цайлын хэрэг. Би сая таны зүрхэн хүрдийг үзлээ. Бүх хүрдийг үзлээ. 7 хүрдийг үзлээ. Оншиллоо. Апрадараач үзлээ. Монгодорооч үзлээ. Зүрхэн хүрд чинь 87% тайлаа. Хэдий тайлаа? 87% дүүрээ. Блок байхгүй байна. Хамгийн өндөр эрчимтэй хүрд нь зүрх хүрд байна. 7 хүрдний чинь 6 хүрд нь хандсан байна. Нэг хүрд дээр хэм дотоо байгаа юм байна. Тэрийг нөхчих юм бол та төрөл твшиг юм байна. Сүнсний чөлөөнд гарах боломж байна. Энэ миний ойлголтоор шүү. Та энтэй санал нийлж ивэл шүү. Хүн болгоны дотор ертөнц байдаг. Гэхдээ жам гэдэг за гэдэг зөвшөөрөл буюу итүгний бошго байдаг. Та тэрийг хүлээн зөвшөөрдөг. Та жамыг хүлээн зөвшөөрдөг. Хүн жамд нийцэлтэй амьдрах нь зөв гэж би боддог. Жам гэж юу юм бэ? Таны хар Нийцэл. нийцлээ. Томчноор хэлвэл бид ер нь бол тэгж ойлгодог. Та надад дэлгэрүүлээд бас нэг өөр өнцөг өгвөл. Та нэг үгээр тодорхойлж байгаа бол би бас зөвшөөрөл гэж хэлж. Жам гэвэл болох нь энэ юм байна. Энэ болох юм. Нөгөө төгөр жам гэдэг нь өөрөө жам. Жам болсон ч жам юм уу та? Жам болохоор юм уу та? 99 тэнгэрт цэгцрээд 100 дахь тэнгэр буюу жаргалын тэнгэрт бид нар очих гээд байгаа шүү дээ. За подкастт хамаатар төрөний хайр гэдэг сэдвийн тухай аялаа ярив. Хоолон хүрд. Би таны хоолон хүрдийг уншилсан тийм. Та хоолон хүрдээр үннийг ярьж сурсан болвол одоо тэр үннийг амьлуулдаг, амьдралыг утга учиртай болгодог хамгийн супер хүч болох зүрхэн хүрд буюу хайрын тухай аялаа. Өгүүлээ. За. Би танд ярих биш өгүүлээ. Болох. Болно. За, ер нь бол таамаг шүү. Хүмүүс хайрыг зөвхөн сэтгэл хөдлөл дурлал гэж нэрлэдэг. Дийлэнх. Яг энэ баттай биш л дээ. Химэл оюун ухаанаас асуухад хүн төрлөختний 60% тэгж боддог гэж судалгааны дүн надад танилцуулсан. Гэхдээ энэ үнэн байна хотлоо юм мэдэхгүй. Гэхдээ би бол тэгж бодож байна. Гэхдээ дахин зүрхэн хүрд энэ таны зүрхэн хүрд та ойлгох нээлттэй. Зүрхэн хүрд нэгдэх үед мэдрэгддэг жинхэнэ хайр бол аз жаргалын шашин. 100 дахь тэнгэр мөнхийн жаргалтай байж болох ертөнцийг л бид нар бүтээх гэдэг. Бидний зорилго. За энийг та сонирхол үргэлжлүүлээд ярьж болно. За. Өтгөргүй болвол энэ бол зүгээр нэг мэдрэмж биш. Харин алдаагаа халах, оноогоо батжуулах сахилга бат. Бие биеэ дэмжих халамж. Уучлал өршөөлийн цогц ухаан гэж би бодож байна. Хайр гэдгийг. Зүрхэн хүрдээ бүрэн нээсэн хүн 5 төрлийн хайрыг
зүрхэндээ багтааж амьдралдаа гэрэлтүүлдэг жамтай гэж онгодод хэлсэн байл. Хэлдэг. Энэ надад үнэн юм шиг санагдсан. Би итгэсэн. Үнэмсэн. Та үнэмшүү. Итгэхүү. Та өөрөө л мэдэн таны л сонголт. Гэхдээ хайр гэдэг үнэхээр агуу зүйл юм байна гэдэг би итгэж байна. Гэхдээ нөгөө төгөр хайр хүнийг хамгийн аз жаргалтай болгох юм бол яг эсэргээр хамгийн зовлонтой нь болгох юм байна. Агуу хайр үдсэн ядалт болохтой хамгийн амархан байд юм байна. За энэ хайр гэдэг зүйлийг та юу гэж бодож байна? Энэ таван хайрыг хамгийн ихнийх нь юу гэж бодож байна? Хайр юунаас эхэлнэ? Хайр уу? За хамгийн анх би хүүхэд тахта эцэгхээ хайрлах, гэр бүлээ хайрлах гэдгээс эхэлж исэн гэд бодохоор миний аав ямар хүн байна уу? Миний өөртөө хүн байна уу хамаагүй. Зүгээр би нөхцөлгүйгээр хайрладаг. Яг нь миний гэр бүл учраас, миний хувьд чухал хүмүүс учраас тэр хүмүүс ч гэсэндээ буцаага намайг яг л нөхцөлгүйгээр хайрладаг. Энэ нөхцөл болцолгүй чи хаанаас үсээд байгаа юм бол? Миний ихчтэй гэдэг тэр сэтгэлээс үүсдэг юм болов. Хүн үр хүүхдээ өөрхөн үр хүүхдийг нөхцөлгүйгээр хайрладаг шүү дээ. Ямар ч. За, энийг бол хүн сошиал ертөнцид нийгмийн харилцаанд хүмүүс бүгд л ярьдаг. Хайр гэдэг өөрийгөө хайрлахаас эхэлдэг юм а гэж. Тэ? Энэ бол одоогоор хамгийн зөв ойлголт шиг санагддаг. Нэгдүгээрт өөрийгөө хайрлах. Энэ бол ишлэл. Хэрв та өөрөө өөрийгөө хайрлаж чадахгүй бол зүрхэн хүртэн хизээч нэгдэхгүй. Та өөрөө өөрийгөө маш их хайрладаг хүн байна. Тийм учраас таны зүрхүүд хамгийн өндөр гарч байна шүү дээ. Тийм. Өөрийгөө та хайрладаг. Биеэ хайрладаг. Сүнсээ хайрладаг. Сэтгэлээ тарддаг. Гоо сайхан дарддаг. Уруулаа улаанаар боддог. Ийм эмэгтэй байна. Тэгээ өөрийгөө хайрлна гэдэг тийм хувиа хичээхийн нэр бол биш л дээ. Тэ? Харин өөртөө хүндэтгэлтэй хандах. Өөртөө хүндэтгэлтэй ханддаг хүнийг өөрийгөө хайрладаг хүн гэж хэлж бас болохоор тийм та юу гэж бодож байна? Тийм, өөртөө таатай байдлыг үүсгэх. Зөв хүлийн шүүрхэр. Эсэргээр өөрийгөө үл хүндэтгсэн цагт бүхий л орчлон ертөнц тань руу занлахилж байгаа юм шиг санагдчих. Амьсгалахад ч хүнд болдог. Өөрөөсөө гэрэл цацруулж байж л бусдыг гэрэлтвэл. Өөртөө итгэх гэдэг бас их том зүйл шүү. Өөртөө итгэж чадахгүй байх юм бол ер нь л хүн жоо бөгчгөөд байдаг. Итгэл гэдэг зүйлийг л суралцахын тулд, итгэл гэдэг зүйлийг олж авахын тулд хүн бид нар амьдраад байгаа юм шиг. Хайрлахад суралцаад байгаа юм шиг. Тэгэхээр өөртөө итгэлтэй байхын тулд өөрийгөө хайрлах ёстой болов. Өөрийгөө хайрласнаар өөртөө итгэлтэй болд юм болов. Тэгээ өөртөө итгэлтэй байдлыг аль болох олон зүйлээс авалдаад авчвал зүгээр л тээ. Ядаж өөрийгөө боловсруулсан хэмжээгээр эсвэл өөрийнхөө гоо сайхан хандж байгаа хандлагаараа ер нь олон зүйлээр. Тэгээд хүн ирэхээр бас бусад хүмүүс ч гэсэн урам зориг өгөх юм. Тийм бусдаас авах урам зориг, бусдад өгөх урам зориг, өөрийнхөө хийж байгаа зүйлээс таашаал авах. Олон зүйлээс хүн өөртөө итгэлийг олж авна. Тэг хүн болгоны арга барилууд нөөр ч гэсэндээ тэрийг л харин алдахгүй. Энэндээ л хамгийн гол нь өөр хувьд таатай оршигдвол За таны ишлэлийг би зөв байна гэж харлаа. Та өөрөө өөрийгөө хайрладаг хүн байна. Тэгэхээр та бусдыг хайрлаж чадна. За манай
подкастыг сонсож байгаа хүмүүс эхлэл буюу өөрийгөө хайрлах гэдгийг хэрэгжүүлэх ёстой шүү. Ёстой гэдэг үг багтна. Бошигтой байдаг. Тийм учраас бүх зүйлийн эхлэл өөрийгөө хайрлахаас эхэлнэ. Тийм. Магадгүй ямар ч аргаар байж болно шүү дээ, тийм ээ. Тэгээ тэр нь арга нь олон байх тусмаа хүний итгэл ингэ нэмэгдээд эхэлдэг. Яг зөв. Олон гэж ярьлаа. За нэг гэж. Нэгд бол өөрийгөө хайрлах гэж. Тэгвэл хоёр дахь. Энэ олон гэж ярьж байгаа шүү дээ. За минийхээр бол минийхээр бишээ онгодуудын ярьснаар бол минийхээр гэдэг нь би энийг бас хүлээн зөвшөөрсөн. Энэ үнэн гэж санагцаж байсан. Зөв гэж бодсож байсан. Хамтрагчаа хайрлах. Хамтрагчаа хайрлах. Хосоо хайрлах, ханаа хайрлах. Гал голомт. Зүрхэн хүрдний жинхэнэ шалгуур нь харилцаан дээр илэрдэг. Хосоо харилцаан дээр. Хайрлна гэдэг нь нэгэндээ уусаж алга болох нэр биш. Харин ивэл халамж гэж байна. Таны ядарсан, чиний зүхэгдсэн, чиний ялагдсанаас үл хамааран чамд юу өгч чадах вэ? Тийм. Бүлдээ тийм. Бүлдээ энэ байдлаас хэрхэн нөөлөглөж чадах вэ гэсэн дайчилгаал жинхэнэ хайр гэж. Энд бол би итгэдэг. Энэ бол хоёр өөр бие, хоёр өөр үүрэгтэй хүмүүс нэгэн зүгт хараад хамтын шийдвэр гаргах аваа их ухаан юм байна. Хоёр хүнээс хамаатай болоод ирэхлээр олон дондор хараад ирэхээр хайр гэдэг чинь ухаан болчтой юм шүү дээ. Энэ ухааныг буруу ухаан гаргахгүй байвал энэ хайрч үзэн ядалт болгоо. Хайр нь үзэн ядалт болсон хүмүүс зөндөө байдаг. Хайртай хүнээ хагцаад түүнийг сэтгэлдээж оршуулж авсанд хийж болдог. Та нэгэн цагт тэр хүнд хайртай байсан. Гэхдээ түүнийг сэтгэл зүрхэндээ оршуулж болж шít. Үзэн ядалт болж. Тэгэхээр хоёр хүнээс хамаарах болохоор ухаан болчиход шít. Энд дээр та санал нийлж байна уу? Тийм. Би өмнө нь ертөнцид ганц хүн намайг хүлээн зөвшөөрж байгаад миний энэ подкаст хөөрнө шивнэ маань болж байна. Тийм. ертөнцид нэг л хүн зөвшөөрөх хэрэгтэй. Эдэн мянган subscribe хэрэггүй. Сэтгэл зүрхнээсээ ойлгоо сонсоод тийм. За харааж үзээ ядаж энэ ташуур одоо улаач зөвлөрчлээ гэж бодож болно. Гэхдээ та хүлээн зөвшөөрж байна уу? Тийм тантай яриа нийцэл байна, ойлгогдож байна, сэтгэлд хүрч байна. Тэр маш таатай. За олон таарс 3. За хань ижилтэй. Эсвэл хайртай залуутай. Хайртай бүсгүйтэй. Ханилах байна уу, ханилахгүй байна уу хамаагүй. Бутчин байна уу, зээг оломт нь байна уу, өргөж авсан нь байна уу, өнчин байна уу хамаагүй. Насан турштай ханилсан нь байна уу хамаагүй. Үр хүүхдэд хайрлах хайр. Тэ. Би бол сайхан хүүхдүүдтэй, үр хүүхдүүдтэй. Би өөрийгөө хувилсан. Би өөрийгөө үржилсэн. Миний хувилбар тэнд байна. Онгодууд тэгж ярьдаг. Чи ганц биш шүү дээ. Чиний өмнөх хувилбар чинь би байна. Чиний ирээдүйн хувилбар чинь ташуурхан. Үр. Зэлмөнэ хүүхэд.
хүнч гэдэг. Нэрэл тийм ч юм шиг. Сүнс гэдэг, хүн гэдэг сүнснээс бүтэж байна. Одоо яснаас, цуснаас тий бүтэж байна. Эцгийн цагаан тусал буюу өрийн шинг. Ирс, ир бэлгээс. Эцгийн улаан тусал буюу ихийн улаан тусал буюу өндгийс. Сүнсний алтан тусал буюу сүнс. Сүнс. Энэ гураас бүтээд шүү дээ. Хүн гэдэг зүйл. Тэгэхээр үр гэдэг өөрөө миний нөгөө хувилбар юм байна. Үргэлжлэх ирээдүйн юм байна. Миний үртэй. Үр хүүхдийн хайр, үр хүүхдэд хайрлна гэдэг нь зөвхөн эрхлүүлэхийн нэр биш. Эн чинь би шүү дээ бас. Би өөртөө шаардлага тавьдаг. Би өөрийгөө хайрладаг. Чи ийм эрүүл бус хоолыг байнгын хэрглэж болохгүй. Байнгын чи чихэр идэж болохгүй. Байнгын чи дар сууж болохгүй. Энд чинь би юм бол бас тэр үр хүүхдийг хүмүүнжүүлэх, хүмүүн болгох ёстой. Тийм учраас үр хүүхдээ хайрлах хайр бол зөвхөн эрхлүүлэхийн нэр биш юм байна. Энэ бол ирээдүйг бүтээх хариуцлага. Хүн эцэг ихгүй амьдрч чадна. Харин үргүй амьдрч чаддаг. Эцэг их маань яах вэ? Биш дээ. Үргэлжлэн. Даваад орч гэдэг хүний үр нь үргэлжлэн. Би Атила гэдэг хүүгийнхаа аав. Ийм босоо шугамтай явд юм байна. Тийм учраас үрхий хүүхэд гэдэг маш нанда. За тийм шаман код YouTube зүг ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд Дашлам ихчтэй зориулаад энэхүү дугаараа би бэлтгэж байгаа шүү. Дашлам ихчтэй одоо баярлаа, гилалаа, ийм YouTube сувг нээж байгаа юм байна гэд надад одоо дэмэлгээсэн. Тэгээд хоёр хүүхдэд нь тусалсан байлаа гэлтгийж илээ тэгээд. Би өнөөдөр хайрын тухай ярмаар байна гэд. За, үр хүүхдэд хайрлах хайр ярьж байгаа тийм. Хүн үргүй амьдрч чаддаг. Зүрхэн хүрдэн нээгдсэн хүн үр хүүхдэд тийм өөрийн өмч гэж харддаггүй юм байна. Харин ирээдүйн их хүн бие даасан ертөнцөд хүндэтгэн хайрладаг. Хэдий миний үр мөн боловч гэдэг ээж нь гэж хүн байгаа штэ. Энэ хоёроос ингээд 50% X гэдэг дэнхагаар яваад. Гэхдээ тэр чи өөр юм гисэн сүнстэй ч тусдаа. Биний хүндэтгэн хайрлах ёстой. Зүрхэн хүрдэн нэгдсэн хүн бол энийг мэддэг. Тийм учраас Дашлам эгч маань түүнийг надад мэддэм байлээ. Хүнээ байсан гэдэг чинь үр хүүхдэд хайрладаг хүмүүс их тийм. Гэхдээ энэ талаар одоо ярил маш их зүйл. Үрийн тэнгэр гэдэг подкаст бас би хийдэг. Ингээ нөгөө цэгцгүй болох гээд байгаа учраас онготойгоо ярьсан яриануудыг хөхнөр од дээр. Гэт. Бусдын бол хамаагүй онгот дууд яриагаа хийчихэд хад би хажуугаар нь буруу зөв яриад яах вэ гэж бодоод улаач өнцгөөс энэ шаман коцог нээж яриад байгаа. Тийм. За тэгэхэд эцэг ихтэй дөрөвдүгürt мэдээж эцэг ихээ хайрлах хэрэгтэй. Та дөрөв ярьжсэн шүү дээ тийм. Үндэс шүү дээ бидний тийм. Би даваад орж отгонч юм гэдэг хүнээс ургасан.
эцэг ихээ хайрлна гэдэг нь зүгээр нэг ачийг нь хариулах тухай ойлголт биш юм шиг санагддаг. Хүн эцэг ихийг ачийг хариулж чаддгүй хаа. Боломжгүй шахав. Харин төхүүлэх арга байдаг. Тэгээд тэр нь өөрөө сайн сайхан амьдрах, аз жаргалтай амьдрах. Ээж аваагаа ачлах. Тэ? Энэ бол өөрийнхөө үүслийг хүндэтгэх. Амьдралынхаа их ундрахыг хайрлах ухаан бас. Тийм учраас эцэгхээ хайрлах ёстой юу гэвэл юу солиороод байгаа юм бэ? Наа чи асуухаар зүйл мөн үү? Угаасаа л хайрлах ёстой. Хүндэтгэх ёстой. Чи өөрөө өөрийгөө нэгдүгээрт хайрлна гэсэн шүү дээ. Чи өөрийгөө хайрлж хүндэтгдэг бол өөрийнхөө үүслийг хүндэтгэж. Тийм зөв. Амьдралынхаа их ундрахыг хайрлаач. Аавынхаа 10 алдааны 9-ийг засвч нэг нь л үлдэж таардаг. Үлдчихэл таардаг. Ээжийнхээ онооны 9-ийг хадгалж нэг нь зөржил байдаг. Тэр бүхнийг шүүх биш, харин байгаагаар нь хайрлах нь зүрхэн хүрдний дээд илэрлэл гэж онгодод ярьсан. Эрэж тийм юм болоо да. Би одоо чадхаараа л ээж аваагаа хайрлаж, чадхаараа л ачийг нь хариулах гэж хичээж илээ. Санааг нь зовоохгүй амьдрч. Ухаалаг хүү болоод өсөж тарны. Чадхаараа л тэтгэе. Гэт хичээж байгаа. Энэ подкастыг сонсож байгаа. Дашлам ихчтэй гэлээ. Яг өсвөр наснд ч юм уу нэг шилжилтний наснд амьдрал анх эхлүүлээл ингэ явж хаад эцэг хийсээ ч юм уу санаа зөрхгүй байдаг л да. Тэгээд одоо муудалцах гэх юм уу да ямар нэгэн байдлаар санаа зөрчилтэй нэг нэгэнтэй таарамжгүй харилцаа үүсгээд тэр бол яг харилцаа. Тэр харилцааг бол засах өнцгтэй тэрэн дээрээ аль илүү ингээд яг аав ээжүүд бол арай илүү би олон жилийн амьс хэлсэн юм гэдгээр аав ээжүүд жоохон хатуу хандах тохиол байдаг. Тэгээ тэрийг бол үр хүүхэд нь зөөлөд буугаад өгчөд бас гэмгүй над дээр ч бас нэг тийм асуудал байдаг. Одоо би ингээ 30 гараад явж штэ 40 төхөөд явж штэ. Тэгэнгүүт энийг надад хэлээд өгдөг хүн байсан ч болоос. Тэгвэл би энийг угаасаа мэдхэл юм чинь сэрэгч штэ оюун санаанд минь. 10 хэдэн настай да 10 жилийн хүүхэд тухтай би бол их сахилгагүй хөхт эцэг их зовоосон та. Одоо л энийг ойлгоод чадхаараа ээж аваагаа хайрлж энерж хүндэтгэж би өөрийгөө хайрладаг болсон учраас үүслээ би хүндэтгэж та эцгээ хүндэтгэхгүй байж болно. Ихээ хүндэтгэхгүй байж болно. Өөрийгөө хүндэтгэхгүй өөрийнхөө үүтгэлийг хүндэтгэхгүй байгаадаа ялгаагүй. Аавч алдаатай байж болно. Ээж нь алдаатай байж болно. Та угаасаа өөрөө алдаатай. Алдаагүй байсан бол та хүн болж төрөхгүй та онгод болцсон эсвэл бурхан болцсон явж байгаа. Бид нэр суралцах гээд дэлхий дээр ирсэн байна. Та энэ дээр юу гэж бодож байна? Санал нийлж байна уу? Тийм. Одоо энэ дугаарыг магадгүй эцэг хүн эсвэл үр хүүхдэн ч юм уу сонсож байгаа. Тэгээд энэ харилцаан дээр асуудалтай эцэгтэй ч мөр хүүхдээ асуудалтай хүмүүс байж магадгүй шүү дээ. Тэгээ аль илүү их төрүүлж ойлгосно нэг нэгэндээ өршөөх цай ч юм уу уучлах харилцааныхаа зүгээр тэр нэг жижигхэн асуудал ч юм уу тэр нэг тоглолтлоо засчихад тэр хайр нь бол алга болдгоо маа эцэг ялангуяа энэ удмын холбоон дээр бол гэж би боддог. Зарим яг хүмүүс ингэж найз нөхдөсөө сонсож байгаа эцэгхээсээ тангараг тасарсан баг үзэхгүй гэдэг. Тэгтээ тэр нь өөрөө тэр хүн асар том шаналл болдог. Ямаа тэгдэг. Харамсал болдог. Яг нь бид нар цэцэгнээс сургаагүй хөрснөөс гинт гарч ирээгүй л байхгүй. Амьдралдаа аль болох харамсал багтай ингэх минь явдаа гэд. Тийм
засаж болохоор зүйлийг зассан. Тэрийг засах зүйл нь бас хайр. Дааж чадах хохирлол тариараа тий. Давшгүй ертөнц давшгүй хохирол битгий үлдгээрээ. Өршөөгдөх одоо боломжоо өргөж гаргаж байгаарай. Тийм. Хүнд ухаарах боломж байдаг. Ямар нэгэн байдлаар тохио байж л. Алдсан болол ерөөсөө засах арга замын бас давхар бодчихлаагаараа гэдэг шиг. Ээж аавтайгаа эдийн модалцсан ч гэлээ. Тийм. Эвлэрэх орон цаг үлдээж байгаарэ гэж л хэлээ да. Адгүй тэр нь их хүндэрсэн гэж бодож исэн ч гэсэндээ учир нь байгаа. Тогтоол байгаа. Өөр хамгийн сүүлийн хамгийн том хайр. Эх орон гэж л орж ирээд тахын эх орон газар шороо орчлон ертөнц зэдүүгэн гэл юу гэж бодож байна та? Тийм. Зөв. Эх орон. Тийм ба. Энэ түүх гэрчлэн шүү дээ. Тийм. Хүүхдээ танд болдог үсттэй. Эх орноо хамгаал өгчөж болно шүү. Ямар их хайртай вэ өр хүүхдтэй. Тэ аав маань, ир нөхөр маань. Танд явна. Ер нь бол ингээд түүхийг анзаараад тахад бараг өөрийгөө хайрлахаас илүү эх оронд манай хүүхдэд нэг тавьдаг байсан юм шиг. Тийм мэдрэмж надад яагаад ч юм төрөөд идэв. Тийм. Итүүгэн их дэлхий амьдарч байгаа газраа. Энэ одоо яг сүүлд л ярьж байгаа болохоос. Гэтэ яалччгүй. Нийхэм. Тийм. Соёлоо хайрлаад байгаа зү. Тийм энэ бол маш том. Тийм. Энэ бол мөнхрөл гэдэг. Онгодод. Эцэст нь зүрхэн хүрд хамгийн дээд зэгтээ хүрэхтэй хүн зөвхөн тийм үү? Өөрийн гэр бүлийг биш. Тийм. Нийт хүн төрлөختөг. Их орон. Газар шорооныхоо газар шороогоо хайрлах их хайранд умбат юм бэл. Өөрийн минь үр шиг гэж өрөөлийн үрийг хайрлахад ижитэй минь адил гэж бусдыг инэрхэд амьдрал тэр чигтээ зөөлөн ертөнц болж авирт юм бэл. Миний амьдрал маш сайхан байна. Энэ хэв загвараа хадгалсаар л байна. Зовлонч миний амьдралд байгаа. Тийм. Зовлонгоож би таашааж хүртэж чадж байна. Тийм учраас би дүүнэртээ зориулж одоо цалчаад байгаа. Тэгж хэлж болох уу? Нөгөөтэйгөр та нөгөө сая зовлонгийн талаар ярьлаа шүү дээ, тийм ээ. Зовлон ялчгүй хүн болоод төрсэн бидэнд бол байдаг. Хүний зовлон өөрч бай. Өнөөдөр нэг нь инээж хаад нөгөөт нь үлж идэг гэл. Тэгсэн ч тэглээгээд өнөөдөр та зовоод хэцүү байгаа. Энэ зовлон орчлон ертөнцид байдаг зовлон. Магадгүй таны хажууд байдаг зовлон. Тийм. Таны хажууд байгаа хүн инээж харагдаж байгаа ч гэсэн таны хараагүй өөр хүн яг тантай адилхан зовж шаналж иж бас болдог. Тэгэхээр орчлон ертөнцид байхгүй зүйлийг та мэдрээгүй. Энийг давж гарч болно. Тийм. Хүнцгэн заавал байж л байгаа. Хүчтэй л ах хэрэгтэй. Өөрийгөө хайрладаг, өөрийгөө зоригжуулдаг байх хэрэгтэй. Өөрийнхөө итгэлийг алдахгүй байх хэрэгтэй. Тэгээд зовлон таниад хүлээмж шөөрөөд ирэхээр хүн илүү тайвшраад нэг айцаад аваад ирдэг. Итгэл гэдэг зүйлийг олж авах амар хэцүү тий. Нурахтаа маш амархан. Тийм. Ялангуяа өөрөө өөртөө итгэл. Нүрээ будаагүй байхдаа хүртэл тий. Бусдын үгэнд хүртэл хүний өөрийн итгэл бас нурчих гал, гангарчих гал, багасчих гал тий. Эвгүүддэг. Тийм. Өөрөө өөртөө итгэнэ гэдэг чанга шүү дээ. Яана би 8 цагт сэрж чадна гэдэгтээ би итгэхгүй энэ өөртөө итгэхгүй байгаа учраас би сэрүүлэг тавьдаг. Магадгүй 8 цагт сэрнэ ингээд итгэлтэй болчих. Тийм. Тийм. 8 цагт сэрнэ гэд сэрч чадаагүй ч бол тий. Хийн гэд хийж чадаагүй ч бол тэглээгээд тэрнээсээ ингээд өөрийгөө бүр мөсөө алдахгүйгээр заах уу гэд бас өөртөө уучлах өнцөг гаргах хэрэгтэй. Ер нь хүн
өөрөө өөрийгөө уучлж өөрөө өөрийнхөө за би энэ дэр чадсангүй дараадаа болно да гэд өөрөө өөртөө тохирсон үнцэг гаргаад өөртөө зөвлөн хандаад ирэхээр хүн өөрийгөө бас хайрлах хэлбэр байхгүй. Тийм. За тэгээд дөрөв ярьсан шүү дээ тийм. Бусдыг тийм одоо жишээ нь энэ зүрхэн хүртэн халттай хүмүүс гэхүү нэг сэвтэй хүмүүс гэх юм уу? Зүрхэн хүртэндээ шархалсан гэж би шархалсан хүмүүс маш олон байдаг. Бид нар бүгд л алддаг суралцдаг. Тэгэхдээ хүний хөвгтийг битээ алагчлж үзээрэй. Тэ? Өөрийн минь үр шиг гэж өрөөлийн үрийг хайрлаа. Ичитэй минь адил гэж бусдыг инэрхэд амьдрал тэр жигтэй зөөлөн ертөнц болдгоо гэд хэлээд байна шүү дээ, тийм. Энэ үед атаатан дайсан гих ойлголт алга болоод зөвхөн инэрлэл үлдэнэ гэж. Энийг би өөрөө анзаарсан. Аахуу сэтгэл шүү дээ бас. Энэ үнэн байл. Зүрхэн хүрдээ одоо нээсэн хүн байгаа ч тантай ярилцахад маш таатай байлаа. Гэлгалаа. Зүрхэн хүрдээ нээн гэдэг энэ 5 хайрыг зүрхэндээ багтаад сурахын нэр юм болов. Сурах хэрэгтэй. Хайрлахад суралцдаг. Хайранд суралцаа. Энэ хорвоо ертөнцийн зайлшгүй сурах ёстой хамгийн ихний зүйл болвол хөхөд сурах. Амьсгалд сурах. Уйлд сурах. Хайрлаж сурах. Үрчин мэдлээд тэр үрийг хайрлаж байгаа бол эвлээд хөхнөөс ч асгарна. Тэр хайрыг амталж бид тэр хүн болж төрдөг. Хүн болгон ихээс мэдлдэг. Хүн болгон сүм амталтгүй байна. Төргийн өндөрлөрөө эзэн өнгөрчдөг. Өнчмөрөөс хүн болгон гадуурхагдаж зовдөг. Гэхдээ хайр гэдэг зүйлийг суралцах хэрэгтэй юм биш үү? Бидний хамгийн одоо суур зүйл бол хүмүүжил гэж ярьдаг те, хүн чанар гэж ярьдаг. Энэний чинь нөгөө төвөөр хайр гэдэг юм. Энд бас суралцдаг. Тийм. Юм байна гэж би одооны оюун санаагаар ойлгож байна. Өвөө минь намайг жоохон бахад нэг үгийг айгүйх цагтаг байсан. Чи хүнээр хайрлуулахын тулд эхлээ хүний хайрыг татаж сур гэдэг. Би одоо энэ үгийг энэ боддог л доо. Тэ. Хүн илүү би энийг хүртэх ёстой, би ингэх ёстой гэдэг нэг тэр зүйлээ хорхоод эхлээд хүн өгөөд ах. Тэ. Өгөөд нэг ингэж өгөөд ахаар нөгөө хүн чинь үгүй юу илээ. Сонирхолтой санал нийлж байна. За ойлгох нь ойлгоно зэ. Мэдрэмж зардаг, мэдрэмж ярьдаг подкаст шүү дээ, тийм. Энэ үг одоо бодоод тахнаа таны хайранд суралцдаг гэдэгт юм бэл. Хүнээр хайрлуулахын тулд хүний хайрыг тат гэдэг хайранд суралцаал гэсэн санаа. Өвөө минь надад баг хотл өгч ирсэн юм байна гэж. Би одоо л тэгж байна. Яг үнэ. Миний хувьд бол хайр гэдэг аз жаргалын шашин. Хэрв та энэ шашныг шүтэж зүрхээ хайраар дүүргэж чадах юм бол таны амьдралд шийдэж чадахгүй бэрхшээл, даван туулж чадахгүй зовлон гэж үгүй болно. Учир нь хайр бол бүхнийг ангаадаг, бүхнийг эдгээдэг, бүхнийг бүтээгч хүч бил. Хоёул гэж хэлдэг тийм. Монголчууд. За орсоор бол секс. Монголоор бол хоёул. Зарим нэг орнд бүр хайр гэж нэрлэдэг. Бид нар хайраас төрсөн. Хоёулаас төрсөн. Хүслээс төрсөн.
Тэгэхээр хүний амьдралд нэр амьдарч л байгаа бол үүлийн үр гэдэг зүйл байж л байна. Би ямар нэг үр тарьж л. Тийм учраас танд хүсэл байвал тэр хүсэлдээ зорилгодоо мөрөөдөлдөө хүрэхэд цаг хугацаа туулал хэрэгтэй бол. Тууллын бэрхшээл зовлон жаргал нь байж л таараа. Тийм учраас хайр гэдэг зүйлд хамтдаа суралцъя гэд энэ хүү яриага өндөрлөв. За тийм. Танд сайхан ярилцлаа. өөр Одоо тантай ярилцаад сүрд ярьсан үгнээс нь барьж авахад гэвэл та нэг үлийн өрийн талаар ярьсан шүү дээ, үлийн өр гэдэг. Тэгвэл би ингээ хэд хэдэн үнтэй ярилцаад байж хахад үлийн өрийг ингээд карма яг гэж орчуулагддаг л та тий. Үлийн өр гингүүд амар тийм сөргөөр ч юм уу хар бараан зүйл гэж хараад байдаг. Гэтэ үлийн өр гэдэг бол хүн амьдарч л байгаа, үлдэж л байгаа, хөдөлж л байгаа бол нэрээ тэрэн дээр үр үснэ гэдэг шиг үлийн өр цагаан ч очь болно тий. Сайн зүйлийг бүтээгээ, сайн зүйлийг хийхэд тэр нь үр өгөөж болоод ирж болно. Ямар нэгэн сөрөг зүйлийг хийгээд ингээд тэр нь жинхэнэ асуудал болоод бас ирж болно тий. Тэгээ тантай дараа нь үлийн өрийн талаар бас үлийн үр болон үлийн өр хоёрын талаар хоёлаа дараа ярилцсан. Тэгээ энийг өр тий. Өр бол үнэхээр төвөгтэй шүү. Биелүүлэхээс өөр аргагүй. Үлийн үр бол одоо та гадаа шорон дээр тоглоод амар жаргалтай байсан бол таны гар хувцас чинь халдар болно гэдэг шиг л зүйл шүү дээ. Тэгээд бас өөр хүмүүс юуны талаар сонирхож байгаа юм бол тэр талаар нь тантай ярилцсан. Сэтгэлдээ бичээрэй тий. Тийм. Цөөхөн хэдэн хүн сонсож байгаа юм байлээ. Тэгээд юуны тухай яриулмаараа. Тийм. Бөө хүнээс юу мэдмээр нь гэдэг ч өөр их сонирхолтой. Би болохоор танаас нэг дугаар сонсож дуусныхан дараа асуужсан. Онготын шахаа, онготын мэдрэмж юу гэдэм бэ? Тэгээд мэдрэмжтэй холбоотой асуултууд надад бол их байна. Тийм. Миний зүгээс онготын шахааны тухай тэгвэл хоёулаа дараагийн дугаараар ярилцсан. Бас 99 мэдрэмж болон түүнээс дээш мэдрэмж гэдэг. Мэдрэмжийн талаар бас мэдмээр байна. Надад мэдэх зүйл нэлээд байна. За ойлголаа. За тэгээ манай сонсогчд маань зүрхээ чагнаж сонсорой. Түр баяртай. Хайртай шүү. Өнгөд орчлон минь ээ.